Ардын уран зохиолч Балжирийн догмид Хөх тэнгэрийн зарлиг. Манж хятадын 3 замын их цэрэгт хяар зохиолж зүг буруулан зогтсон 4 ордын хан галдан бошигтын цөөн хүмүүс нутаг усаан тэмцэн өдөр шөнийг үл ялган мориносон булгүй зүтгсээр баруун алтан барааг харцгаажээ. Тэд энэ аглаг бойд нутагт намрын халтар сөл тасартал морь хүнэн бяцхан амс хийлгэн цэргэн загсч алшаа, ордос, хөхнүүрийн монголчуудтай нийлхийг хичээв. Тэрэг чингэлэг урд жодгор үргэлжлэн утаамай хөшгөлсөн цэргийн хүрээ буудлын голд барьсан галдан ханы хөх алцтай эхнүүдлийн 6 хантай өргөөний дөрвөн талд шадар жанжингуудын шар ланзан хэтэ шашир цацаг бүхий цагаан асруудыг босгож чулуугаар тэг ортог татан хүнтгэл үзүүлжээ. Төмөн насан хэтэ хөх тойрволго битүү дэвссэн илүү дутуу тавилгагүй их өргөөний хойморт 8 шар олбог дээр дээлээ нөмөглөн нөмөрсөн галдан хан баахан халамцуухан янзтай дарс цоглон бодлогошрон сууж байлаа. Галдан дидүгэ өөрийнх нь толгойг өмгөөлж хар нүдийн ухаж хар дайсны хөлдөр хаяж өгөхөөс боцохгүй үнэнч 2,000 хүн үлджээ. Наран ургахад орны их талаас наран шингэх өрнийн өндөр алтай хүртэл хэдэн мянган мод газарт галдангийн хэдэн төмөн цэрэг хүүр ясан тавьсан гэж санахаас хантны цээж давчтан харанхуйлах бүрд гэнэтхэн босон хараж ханан дөлгсөн элдэн суг татан бурхан чөтгөр хоёртой тэрсэлтэнд цавчилдавч багдмаар. Гэтэл тэр бурхан чөтгөр хоёрын аль аль нь өдрийн сүүдэр шөнийн гэрэлмэт барих тавих бийгүй бөгөөд дуудавч үл ирэх хөвч үл явах үүд хаалга онгоцуулсан тухуутай амьтас юмсанжээ. Архинд хөлчүүрсэн бошигт ханы сэтгэлийн шаргал манан дунд заан дэрэлжийн хадад хөрөн уулс үе үесхэн сөөмөлзөн. Тэр элдэн хөх улсын дунд манжин эн хамгалан хан өөрийн их цэргийн ойрмогхон чигтэлсэн галдан худагтын хорсол хилэн бадарч сэтгэлийн засгсан гихтэн энхүү өөрөн өөрийгөө зугаацуулан арх талан хөлчүүрд суугаан энэ болоо. Ану хатан амьд сэрүүн байсансан бол би гэдэг хүн хэзээ ингэж амаараа шороо өмгөхгүй байсан да. Тэнийг мунхаг надаас болж тэр минь хар санаатны гарт амиан алдсан. Би түүнийг хар нүд шиг хамгаалж явах учиртай байдал шатаагүй. Өөдгүй хар толгой би өөрийгөө амилсан бурхан хэмээн эндүрч хал хойрод хоёрыг хагаралдуулан самун дэгдээсний гай эцсийн эцэд энхүү үнэнд гүйцэгдэж манжчин улсын цэрэг зэвсгийн хүчин давтан голомтынхон үнсийг хийсэх хэмээн халаглан гасалсан хантан өмнө нь тавьсан том гарын мөнгөн аягтай усгүй хар архийг авч нэгэн амаар залгиллаа. Зуун дамжсан Итали дарс Жюзеп Луижи. Аян дааны уртад замд нар салхинан онгосон зүлгмэл хүрэн сарай элдний ирнээс ч үл далдрам чанга ансахтай догшин хар нүдэнд хилэнгийн хөхтөл ас жунтран сөөмөлцөх нь хөмсөг сурмусан хуухалч хүй дэгмээр сүртэй харагдана. Заан дэрэлжийн 100 мод хэмээх газар манж хятадын 3 замын их зэрэгтэй тулгарсан галдан бошигтынхан хэдий цөн хүнтэй ч гэсэн үл шантран эхээс нухтан ил татхан төрсөн мэт 3 өдөр 3 шөнө ус голыг улаанаар урсч лус савдгийг уул галдан цочтол алалдан цавчилдсансан. Хэзэнэсээ нааш харвах намнахтан гавшха ойрдууд манж хятадуудыг уул руу шахан ухрааж гал төмөр унтраах лугайдл гол хүчнээс нь хэсэг хэсгээр таслан авч бүслэн хяар зөхөв. Шаргацсан мордын унгалдан өөрсөх хүмүүсийн уухайлан хашгиралдах элдний харших дуутай хоршин нэгэн их учир битүүлэг төгшүүртэй аваа үүсгэн уул хаданд цуурай хадна.
Уулын билээс оргил хүртэл бие биенийхэн хоолой багалзуурт асан хэмлэлдэх, орооны азарган ноход адил зууралдан алалдах энийх тулдааны хөлд хүний ам байтугай өвснөгөө цусаар бодогдсон халцарчд зулгарч байлаа. Манжин цэргүүд өвсний толгойноос олон 20 түмэн дайсны өөдөөс дайрсан 2хан түмэн монголчууд халууцаж цуцсан дан хөөхүйгэн тайлан хаяад элдний ирийг эмтэрч уул хаднаас хиншүүхэр бас ханхалтал хашгиралтан цавчлтах нь амнасан үдсэн амт дуугэлтэй. Сусаар бороо орсон лугайдл цэцэг ногоо хүрэнтэж навчин альзууран тасар татуулсан модбот хүртэл салхин аясаар гиншин явуулж байх шиг санагдана. Цусан үзээд уулгалан дайрч ирсэн манж хятадуудыг зам гартал цавчих зуран дөрвөн ордын урайг хадаан цуурай туулан уухайлан дуулах нь сэтгэл хөдлөм сүртэй бөгөөд жинхэнэ дайны бурхад дээтэнгэрээс биеийн залран ирсэн мэт багталтай үзэгдэнэ. Уулын оройд барьсан шивэ бэхэл дотроос хүний өөрийн алин болох нь үл ялгаран утаа тоосон дунд зууралдан байлдж буй сүрд тулдааныг дурандан харж байсан алтан дуулахтай манж жанжин зовхон татвалцуулан уурсч. Энэ муусан хятадууд олуулаа нэлхэрэн омогтож хизэнээс нь дайны одгүй зориг зүрх мохоо амтд. Нар шингэхээс өмнө та нар дөрвөн ордын галдан барин авчир гэж бараа бологсодон тушаалаа. Алсаас дуран гараан харахад майк хөлтэй махир сэлэмтэй монгол цэргүүд залуу барсан мэт эрэмгийн хурдан хөдөлгөөнөн бусдаас ялгарч тоогоор цөөнч гисэн сүрэг хонинд орсон цөөвөр чон адил манж хятадуудыг баруун зөнгүй намнаж байлаа. Цагаан морины хон толгойг улаан болтол улангасан цавчилтсан бошигт хан үчийн бүрэнхий боломогц бүрээ хүлээж тулдааны талбараас зэргүүдийн ард тийшин татан шивэ бэхлэт хатхан хориглов. Манжуудаас хүн зэвсэг хоёроор хол дутуу боловч галдан хан гарцаагүй эрх үхлээс айсангүй. Харин гар хоосон нөхдөн сум мэсний золиос болгож харийн дайсанд хүйс тэмтрүүлэн хядуулахаас эмээж ийхүү цэргээ ухраажээ. Бурхны ивэлээр тэнгэр бүрхэж унсан морины толгой үзэгдэмгүй түнэр харанхуй шинэ боллоо. Чиг хангалсан сэрүүн салхи үссэн чигнаас наатан сэрвэлцэн. Садга галын дээгүүр гэрлийн цагаан эрвэхэ божигнан тэнгэрт ганц чод үл харагдах бөгөөд харанхуйд морд төрөглөн. Төрийн их хатан ануугийн шарлыг ачсан сүйх тэрэг гэрэл сүүдэр хоёрын зааг дээр салхины аясаар цорлзон асах төвдөг галын дөл даган сүйтгэн хөдлөн. Галдан дөрвөн зүгт морныхан турайд эсхий уловч угалсан туршуул мордуулаад шадар жанжнуудаа цуглуулан зарилэг буулгалаа. Манжнар бидний буцах замыг хаан бүсэлсэн байна. Иймээс шөн дундаас хойш бар цаг боломгц сэргэн хөдлөгөж хэрлэн мөрний зүг буруулан одсугай. Морь унаад явж чадахгүй болсон хүн чархтнуудад хатуу тан уулгаж сүнсийг тэнгэрт илгээсвэ. Үхэгстэйг хуурай хар модоор хучин давирхаа асхан чандрал. Нутаг дээрэн хуурхаа хотгоч бүөрх. Араас нэхэн ирэх дайсныг огтуулан ардан мод газар бүрт нэгэн баг цэргийг амдуулан суулга хэмээн тушаалаа. Цагаан бараан хоёр адууны зүсүүл ялгарам харанхуй шөнө. Газар нутгаан хээрийн аратнуудаас ч дутуугүй мэддэг монгол цэргүүд тогоо цай боцлогохын зуурт ачаалан хэрлэн мөрний зүг бүдүүн өвс бүхэлгэлгүй сэмхэн хөдөллөө. Харанхуй шөнө хаан явааган шороо чулууг нь эмэрч үзээд мэддэг эрдэмтэй тэдгээр нөөдлчин хүмүүс тэр шиндэн суурин иргэдийн бүсэлтээс гарч хойноос нэхэх дайснаас бүтэн өдөрчийн газар тасран оджээ. Галдан ханы буцах замыг хааж хэдэн давхар бүсэлсэн эн хамгалан хаан ойр дуудыг харанхуй шин оргуулан зүгчиггүй алдсан нь өглөө гэгээ орсон хонь мэдээд загас усанд живж өгөхийг үзсэн мэт алмайран гайхжээ. Тэдний араас гизэг даран мөрийн мөшгөн нэхийгэвч нэгд ертөнцийн зүг олон
Нөгөө тэгвэр эцэц утсан морьтой улс хол аялж халах нутгийн гүнд орж ар талаасан алс тасарвал ямар ч аюул тулгарч болзошгүй тул бошигдохны хойноос нэхэд зөрхилсэнгүй. Ийхүү галдамтанг амьдаар нь барьж авч чадаагүй Манжин хаан цээжинд хургасан хорсол занлаан тайлж сэтгэлийн баахан засгаар их цэргийнхэн ялтыг мэлааж зан тэрэлжийн 100 модонд хөлтөйх найр цэнгэл үүсгэн найрлаж гэрэлт хөшөө босгосон юм санж. Ганц биеийн нөмөр түшиг болсон хайртай хатан ануугаан алуулж хамаг зэргийн хяар захиулан суурьсан бошигтхан шархаан ноцох чон адил догширч манж хүний мөрийг газар дэлхийгээс арчих тангарах тавьжээ. Тэгээд хамын улс хийгээд өөрийн холбоотон өвөрлөгч хашууны ноёд эхэстэдэст элчид довтлогож тусламж гуйсан боловч цаадуул нь Манжин их цэргийн сүр хүчнээс эмээсэн учраас цөм галдангаас нүрэн буруулан зүгтлаа. Олон жилийн үргэлжилсэн их дайн дажны хөлд зүүн гарын улс хүн малгүй чирэгдэн зовж залхахын туйлыг үзснээс галдамтанд толгой хоргодон оргонож цэргийн засах газар байсангүй. Ойрдуудын ихэнх нутаг эзэгвэрж дайны хөлөөс эрэмгүй дөрвөн зүхтаж мал хөрөнгнөөс хагдсан ядуучууд загас жарахаар холлох дээрэн тулаад байсан тэр цагт бүл чадалтай эдэр ирчүүд цэргийн албанд мортохосон айдаг болжээ. Манж нар бошигт ханы толгойг авчирч шөгсөн хүнд төрд туслах гүнгийн зэрэг 100 алтан зоосоор шагнана хэмээн халах дээр элч довтлого нь зар тарааснаас хойш мөнгө хэрэгэмд дуртай зосор залхай хүмүүс төдийгүй зарим нэгэн совдог сэтгэлтэй эмс охид хүртэл галдны толгойг зүүдл чондог болжээ. Халахын нутаг хатуу харийн хүмүүнд өндөр босготой гэлцдэг нь хаачлаа. Уул усныхан л ус савдаг хүртэл өндөр гэгэнийг дагаж манж дачин улсад дагаар орсноос зайлахгүй. Заан тэрэлжин 100 мод заяагүй нутаг. Хаврын хар салхинд дөмөрч шатаалгаж үнс нурам хийсгэж байвал таарах газар гэж галдан ханыг бодтол гадаа жагсаалын бүрээ тадлаа. Цэрэг нь байхгүй болчихсон байхад бүрийн дугарчл байх юм да гэж уруулан үл мэдэх хөдөлгөн шивэнснэн үгүй би буруу ярьж байна. Надад өнөн ч энэ хүмүүс бол 2,000 хүн биш. Амнаас элдний ирэн дээр очих бэрх цагт нэгэн түмэн шилдэг цэргийг орлож чадна. Миний нөхөд намайг хээр хаяхгүй. Харин би далай ламын үгэнд хуртаж хэрлэн мөрний хөвөнд очиж зусваас бүхнийг дайны тэнгэр эвэн хэмээн энэ хүмүүсийг араасаа дагуулan хитрхи хүн дээр чирэгдүүлэн хөнөөлөө гэж бошигт хантан өөрийн биеийг зэмлэн суутал данжила жанжин гаднаас зэр зэвсэг хангинуулан орж ирлээ. Тэр гараан цээжиндэн авч доор бүхэн хөнтгөл үзүүлээд таны ойлцсон ёсоор бүх цэргийг жагсаалаа гэхэд бошигт хан босож мөнгөн товруутай бүсэн бүслэн алтан шинхрын дүрстэй ган дуулга тэргүүндэн асаалаа. Хантны гөргөнөөс харахад махан тэргүүтэй шадар жанжингууд гадаа хүлээж байлаа. Чирэг тэгшхэн мөр өндөр хярлаг нуруутай бошигт ханыг харахад шири атыг санагдуулан бөгөөд уужим суг урт сумтай хүрэн тэрмэн дээлэм өссөн зогссон гэдэг нь ижилгүй. Хоньны бэлчээрт хормой дор төрсөн гэхэд эгэл хүмүүн гэж хэлхийн аргагүй ер бусын их сөрөг хүч овдос эрдэмийг бурхан тэнгэр түүнд заяажээ гэлтэй. Зүүн дамжсан Итали дарс Жюзеппе Луижи. Хаантны цог жавхлан төгс зандан хүрэн царай. Гуниг үйтгэрээ нэгэхэн сүйдэргүй ухаалаг алагнууд бусадтай үг солих агшинд соёо харсахлынхан дороос үе үе ярилцах азарган цагаан шүдийг харсан эмс охид байтугай эрхэн шохорхмор бөгөөд сайхан гэрийн төгс 9 шинж бүрдсэн мэт. Харсан хүн үлгэр авч бүсэн засмаар бишрэл сэтгэл татсан ийм хүнийг дагаж шиваад өгсөн ч гомдолгүй санагдах нь эрүүл хүний ухаанаас гарамгүй сонин ажээ.
Баруун гартаан барын хүчтэй Эник Хөлөгбаатар, Турфан, Бухар, Самаркандын 2000 хот тосгодыг ганцхан эмээр дагуулж, Хорезмын тэргүүн Шаагийг нутагтан олсон авчирч амуу будаа тариулж байсан үлгэр домог шиг цуутай ирэв. Ойрдууд энэ хүнийг нэг гартаан очир, нөгөө гартаан ил татхан төрсөн худагт дайны бурхан хэмээн биширцгээв. Цуутаар эгнэн жагсан цэргүүдийг галдан удагт хардсаар амбүртгэх мэт нэгэнтээ гүйлгэн харснаа гараан зулай дэрийн хавсран хөгтөн гэртэд залбирлаа. Тэгээд бошигт хан цэрэг олон хандан өндөр дугаар өгүүлэн хэлснэ. Та бүхэн хагарч батарсан хал хойрдыг хурааж хамаг Монгол улсыг төхнүүлэх гэж Манж хятадын их зэрэгтэй 27 жил мориноос болгүй алалдан тулалдав. Их болсон газар шороогон харин хар санаатнаас өмгөөлөн босч ойрдын байх цагт араас минь дагж явсан өвөрлөгч хошууныхан андгаа тавьсан ах дүүс маань өнөөдөр надаас орвож Манж хятадын боол боллоо. Дөрвөн ойрдын гадголомтыг бөхөөгөөгүй учраа эдвгэ та бүхэн тарж гэргэртэн одсугаа. Би өөрийн ганц толгойг хаацайлахын тулд олон хүний амь насыг элдний ирэн дээр тавихыг хүсэхгүй гэж хэлэхэд цэргүүд бэд өхлөөс үлимэн бошигт ханаас урвж чадахгүй хэмээн ам амандан хашгиралдав. Бошигтхан гараан өргөн олон хүний дуу шугааныг даран 50 хөрсөн хүн гэж хэлхэн аргагүй эдэрмэг залуудуугаар хөх тэнгэрийн зарилгаар миний насны тоог үзшээ. Тоогтой болгоныг сөхөргөж толгойтой бүхнийг бүхэлгэж явсны маань бурхан чөтгөр хоёр мэднэ. Намайг амьд байхад дөрвөн ойрдынхан амархгүй гэж хэлтэл мөнгөн пайцтай элч алсаас тоос татуулан довтлон ирж бошигт ханы хөл дор сөхрөн унлаа. Бошигт хан минь нүгэлт хүмүүн намайг өршөө. Би таны чихэнд таагүй мэдээ дуулахаас аргагүй боллоо. Хамын улс руу мордсон манай элч Сэвдэн Балжирыг Абдулбек баривчлан Инкамгалан хаанд хөргүүлжээ. Галдан худагт энэ үгийг сонсоод хөлнийхөн дор сөхрөн унсан элчээс цочих мэт нэгэн алхам ухран зогсноо. Сэвдэн Балжир хүмүн дайсны гарт оржээ. Эдүгэ надад ногон үгүй болов. Тэнийг толгой миний бие муу хулга Абдулбекийг дэми өршөв гэж хадаглан дуу алдав. Бошигтхан бурхандаа мөнх голтод зул өргөж хөрдийг 3 та амирын эргүүлээд залбирэн мөргөлөө. Их шүтээ минь нүгэлт бол миний үгийг сойрхон сонс. Сансрын хөрдний орчил ертөн зав ханжмаар зөвөн цагийн хутагт миний жанж халах цаг ирлээ. Үдийн наран лугай адил ахархан насандаа бивэр их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд өөрийн өчүүхэн биеийг үл чамлан цөөн бус судар сүмбэн номын ордон хийд бүтээлээ. Номын цагаан буян дагаж бурхан Шивашидын төв 5 ухаанд нэвтэрч ласын эрдний 3 хэдийн орон чимэг ширээт лам худагтаар тодорсонч цөвөн цагийн ирэхээр зүүн гарын ханд өргөмжлөгдсөн хамаг Монголыг элбэн дохинуулахаар ил датхан цэрэглэн мордож төмөн хүний цусаар гараан угаалаа. Аргаар явъя гэвч арга нь олдохгүй хорвоод амтны амь тавьчиж буйны мөр дагахыг хичээн өөрийгөө номогдхон захирвч алдаа нүглийн аль алийг тойрч ис чадав. Онгон дагшин сахиус минь алдаж онсон алагхан заяаг минь тэгшилж зөрхний шүтэн ану хатны минь араас сүнси минь үргэж хайрлаа. Их нутаг газар шор олон төмөн шаван их бурхан танаан даатгая гэж хэлий залбирх агшинд үүд сэвхэн Данжилбаатар орж ирлээ. Хантны эрхэмсэг сарвал өргөнд арц хүч гүгэл замдангийн ариун дагшин үнэр сэнгэнэх сацуу их шүтэний өмнө мандаасан зулын зөөлөн шаргал гэрэл үүдний салхинд үлэмэдэг гангалзан далдирхыг харсан Данжила босхны өмнө цог тусан зогслоо. Бурхандан залбирч дуусаад бошигт хан
сэнти дээрийн залран сууснаа нэгэн жүн зархийг шадар жанжин данжилаад барьж цөхрөнг бөгөөд гунигтай хоолоогоор хорвоо надаас нүрэн буруулжээ. Миний бие манжин хаанд цэргээ 3 хяар зохиуллаа. Итгэл дотон нөхөд ижил сан ханяасан хагцав. Их баг 3 хүүхэн атаатны гарт булаалгаж хордуулв. Зүүн гарын жанан цвэравтан метийн ахан дүүс ман надаас орвож манж дагаар оров. Би хамаг байдгаас хагцлаа. Ясмахны мөн дасархай гэвэл охин юнчхай таяраас өөр хүн алга. Эдгүй надад зөвхөн өгөх л үлдэж. Намайг өгсний дараа манж хятадуу та нараас миний хүүр ясыг нэх бах. Бүү дарамжлуул. Миний үнс чандрыг цамбгаар бууланд онголж алтан хөгсөлхөн цацаж хийсэг. Гэхэд Данжила урдаар шүүрс алдаад халахын ноёд манжид дагаар орсон ч Монгол үр садан барагдаагүй байна. Хантан минь одоо өхлийн тухай боддог цаг биш. Гэхэд галдан одоо аюул авоондагарч малган утаасэр гинэ. Данжила чигарч моримэл хэмээн тушаав. Данжила Батрыг гармагц бошигт хан жижигхэн хаш цулуун дагшинд архинд уусгасан хатуу танг аяглав. Хортой арх аяган дотор өсчин буцлана. Бошигт хан түүнийг уухаасан халга зүрхшээсэн юмстай хард сууснаа намайг амьд байсан цагт халах ойрд 2 амар заяахан үзэхгүй. Өөрийнх нь дуу сонсогдож утааных нь үзүр залгалдан хаяа хатавч нийлэн айл сахалд аж төрөхгүй. Гэж хэлээд чичирхийлсэн гараар аягтай хорыг авч нэгэн амаар асхан цутхан залгилав. Гартан барьсан аягийг газар тавьж амжаагүй байтал худагтын амьсгал богдон нүд харанхуйлан бүрэлдснэн гэнэтхэн чихэнд нь хэцхэн гэрэг нэжгнээд явчих шиг л боллоо. Гал цагилгаан эдэл хөгжмийн догшин хэмнэлийг даган гаднаас үе олон чөтгөр ад тэрийн шуугалдан орж ирээд амьсгал нь богдож багтарсан хантныг баалж тавлсан огцсон түргэн хөдөлгөн гажбуруу дэгтээ цам харайн дэвгчсэн бүжиглэв. Хүчтэй хоронд амьсгал нь бочорсон галдан худагт ингэр замаан 100 татам босон харайж ширэн дээр тавьсан аяг дийзээр чөтгөрүүдийг баруун солгоогүй чулуудлаа. Хаалганы тотог оном бот үсэрсэн шаазан ваарны хагар хаанууд газраар нэг хөхгөл болон сүйтгэн аслаа. Хантны өргөөнд хүн хашгирч аяг тавг хангин хагарахыг сонссон Данжила Баатар худагтын мөрийг эмээлээд хөтлөн ирж явсан нь сулбурын сул орхиод гэрлүүгүй лээ. Хүн яолоход чөтгөр инээдэг гэж үний юм мөр сүтргүй муу сайн сүгнүүд гэж хашгираад галдан худагт урагшаан тэнцсэн ядан говин алхтал гаднаас Данжила гүйн орж ирлээ. Ухаан нь ээдэрч балардсан худагтын хардсанд Данжила биш талигаач ану хатан нь болж үзэгдэв. Ану минь намайг өршөө. Би их хол очсон хүн буцаж ирдэггүй. Тэр газар руу явлаа гэж хэлээд бошигт хан хатныхан хөлд сөхрөн унлаа. Данжила Баатар хантны тэргүүнийг газар хүргэлгүй төшин авч өвдөг дээрэн дэрлүүлээд цээжин дээр нь толгой тавин зүрхнийхэн зохилтыг чагнав. Гал худагтын галан бүхэн унтарч буй нүдний хардсанд ану хатны нулимстэй 2 алагнууд бүрэлдсэн үзэгдэнэ. Ану минь битгий үйл үхлээс хүн тойрч чаддаггүй юм гэж хоронд хөхөртөн хавцсан уруулаан үл мэдэг хөдөлгөөн хэлснээр бошигт ханы амьсгал тасарлаа. Гэрт эрэхтэй хүн бүдүүн дугаар эхэр татан сорхирн уйлах чимээнээр
хөл дороос гэнэт явган хуус хэлхэлэгдэн босоход цулбуурын чиргүүлэн орхисон хутагтын эхэдэлтэд цагаамар түүнээс босхон үргэж гөлмөн дэрвүлэн давхиж одлоо. Өндөр хөх тэнгэрт хээр хонсон бүртэд цагаан саран уйтгар тайхан гэрэлдэж ургах хагадрах тавилантай хөх өвсний хөх салхин гуниг тайхан эсгэрэн